Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газрын даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу 2025 оны 12 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд замын хөдөлгөөний оргил ачааллын үе болох өглөө 7-оос 9 цаг, орой 17-оос 20 цагийн хооронд нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа тээвэр эрхлүүдийн хоорондын хугацаа дэмж зорчигч урсгал тус газрын хянал шалгалтын хилцэс, зорчигч тээврийн үйлчилгээний хилцэс, тээврийн бодлого судалгааны хилцээний албан агшид судалгаа хийж ажиллаж байна. Судалгаагаар нисхийн эцсийн зогсоол гэвэл нийт 8 чиглэл үйлчилгээнд ажиллаж байгаагаас зорчигч урсгал ихтэй чиглэлүүдээс гэвэл Ч7, Ч9, Ч24, Б, Ч15, Ч68 гэсэн чиглэлүүд байна. Орой 17-оос 19 цагийн хооронд автобус хоорондын хугацаа маань бүлээгдлийн хугацаа маань 10-аас 15 минутын хугацаатай байна. Энэ зогсоолын хувьд өглөө эцсийн зогсоол учраас автобуснууд цагаараа их явдаг учраас автобуснууд цагаараа хөдлөөд зорчигч урсгал харьцангуй бүлээгдэл багтаа хэвэн байна. Би 6:20 гэрээс гарсан. Тэгээд гарахтаа автобус бай. Зүгээр явж чинь. Тэгээд наашааш явах боломж юм. Том автобус нэг амар удаад байдаг шүү дээ. Гайгүй. Оройдоо ч гэсэн бас л ер нь л нэг иймэрхүү байдаг. Үе алга болчдөг. Үе хаараасаа цоол ерөөс хид дээр ирдэг. Ийм л байдаг. Тэгээд яагаад ингэдэг юм бэ гэхээр ерөөсө төгжрлээс болоод бид нар ингэдэг гэж хэлдэг байхгүй. Гэрээсээ хараад гарчиж үргэлж жагаад автобусаа харж жагаад аппликейшнээр тэгэл гараад яг төгсөж. Орой замын хөдөлгөөний нөхцөл байдлаас шалтгаалаад бүлээгдлийн хугацаа 10-аас 15 минутын хугацаатай байна.